Өнөөдөр хэнд ч үзүүлж байгаагүй багын зургаа олон хүмүүст үзүүллээ. Өмнө нь миний үхтлээ ичиж хэнд ч харуулахгүй гэж боддог байсан зураг. Хөдөө эмээ өвөөгөндөө морь унчихсан, адуучин аавтайгаа хамт авахулсан ув улаан хацартай шав шараахан. Хөдөөнийх гэдгээс улаан хацартайгаасаа, морь унаж чаддгаасаа, аав минь малчин гэдгээс гээд энэ зурганы бүх юмнаас нь би ичдэг байсан. Өнөөх хүртэлх хугацаанд би хөдөө амьдардаг өвөө эмээтэйгээ байх ямар гоё болохыг ойлгож, морь унаж чаддаг байх нь сайхан зүйл, ядчил ичээд байхаар зүйл биш гэдгийг олж харсан ч гэсэн энэ зургийг үзүүлэхээс ичдэг хэвээрээ л байж. Одоо харин надад хөөрхөн харагдаж байна. Жолоогоо атгачихсан жижигхэн гар нь үсээ гүлчийдэл нь 2 боочгсон байгаа нь ийм том морноос айхгүй шовоогоод суучихсан бяцхан охины байж байгаа нь охиноо хамгаалаад дэрэгдэн зогсоо аав минь гэд бүгд хөөрхөн байна. Харсан хүмүүс ч зүрх дараад л ямар хөөрхөн игдүүтэйг нь гайхаад л байсан. Анхны зүрх игдүүтэй хөөрхнийг маань магтсан сэтгэгдлийг уншснаасаа хойш удаан уйллаа. Уйлаад л байлаа. Уйлаад дуусахад сэтгэл минь хөнгөрөөд ирэх шиг. Одоо би бүр хүмүүст бахархалтай наргагүй зураг харуулмаар байна. Яагаад би өмнө нь ийм хөөрхөн зурагнаасаа тэгтлээ ичдэг байсан болов?